Амрагын үзэгчтэй онцгойлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаартаа ой хоёрын төмөрөөс өрцөн сэргийлэх чиглэлээр авчиргажуулж байгаа арга хэмжээ, нөхцөл байдал болоод ард иргэдэд зориулсан мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийн энэ хэсэгт онцгойлын ерөнхий газрын галт төмөртэй тэмцэх газрын мэрэгжилтэн дэслэгч Ариунбат ой хоёрын төмөрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэхээр студиуд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар ой хоёрын төмөрийн нөхцөл байдлын талаар эхлээд үзэгчтэй мэдээлэл хүргвэл. 5-ны өдрийн байдлаар 82 удаагийн ой хоёрын төмөр бүртгэгдсэн байна. За энэс 12 аймгийн 56 суманд нийслэлийн 3 дөрөвт ойрын төмөр бүртгэгдсэн. За одоо эндээс яг 2 төмөр дээр ажиллаж Сэлэнг аймгийн Ерөө Түшиг сум дээр гарсан ойрын төмрийг унтраахаар ажиллаж байна. Ой хоёрын төмөрөөс гадна шар усны төмөрийн дуудлага маш их байгаа, тасралтгүй байна. Тийм ээ, энэ хаврын хууршилтай өдрүүдэд ялангуяа энэ шар усны төмөр нийслэлд маш их бүртгэгдээд байна. Төгсөл байдал ямар вэ? За мөн л онгорсаар шар усны дуудлагыг одоо аваад үзэх юм бол 274 удаагийн шар усны дуудлага тэ шатсан дуудлага ирсэн. За энэ унтрааж ажилласан. За тэрний одоо 219 тохиолдол нь нийслэлийн одоо энэ орчинд гарсан шар усны дуудлага байна. Тэгэхээр нийслэлийн орчинд тэ амьдарч байгаа одоо хүн ам дийлэнх тэ суурсан газар. За тэр тийм утгаараа шар усны дуудлага маш их тохиолдож байна. За өнгөрсөн 7 хоногт гэхэд Сэлэнг аймагт 4 удаагийн ой хоёрын төмөрийн дуудлага бүртгэгдэж одоо цагаан нуур болоод зүүн бүрэнд гарсан төмрийг бол бүрэн унтрах ажиллагааг зохион байгуулсан. Яг одоогийн байдлаар Ерөө болоод Түшиг суманд гарсан төмрийн нөхцөл байдал дээр албаагчид маань ажиллаж байна. Тухайн төмрийн талаарх мэдээллийг дэлгэрүүлж өгвөл. Зүүн бүрэн одоо цагаан нуур хоёрыг бол бүрэн унтраасан байгаа. За тэгээд бүрэн унтраасан албаа хаагчид одоо яг Түшиг сумын Түшиг суманд гарсан ойрын төмөрлөө шууд цаашаа ажиллахаар явсан байна. За тэнд одоо онцгой байдлын байгууллагаас Түшиг суманд гэх юм бол онцгой байдлын байгууллагаас за 300 орчим албаа хаагчид ажиллаж байна. Орон нутгтай нийлээд одоо 350 орчим нийт. Ерөө суманд болохоор бас одоо 100 орчим хүн одоо техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа. Ерөө сумын хувьд аваад үзэх юм бол машин тэрэг явах боломжгүй. Одоо зөвхөн очсон байгаа машинууд нь одоо 131 те том аврын хат машин барта одоо саад тавах чадвартай. За энэ машинаар өрг гүйцэтгэж байгаа. За мөн нэмэлтээр ерөөсөө нислэг тэргийг ашиглаж албаа хаагчдыг зөөх, за одоо хоол хүнстэй нэмэлт шаардлагатай хангалтыг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Гэтэл өөрөө ой хоёр гэдэг чинь бол маш тийм одоо унтраахад олон цагийн хугацаа зарцуулдаг тийм ээ. Тэгээд таны хэлснээр хүн хүч одоо хүрэлцэн очих боломжгүй нөхцөл байдалд хүртэл төмөр гардаг шүү дээ. Яг энэ ой хоёрын төмөрийн яг нөхцөл байдлын талаар ер нь мэдээлэл өгвөл яагаад энэ ой хоёрын төмөр нь одоо юугаараа онцлогтой юм тийм ээ. Яагаад унтраах ажиллагаа зохион байгуулахад ийм их цаг хугацаа шаардлагатай байна. За ой хээр гэж хоёр тустай төмөр байгаа тийм. Ойн төмөр болохоор мэдээж одоо бидний мэдэн тийм ой модлог ургамал бут сүг гэл тийм бүх төрлийн моднууд. За цагийн доошоогоо үндэстэй модны үндэс гэж бодоод үзгээд хүлэргээл явцдаг. За энэ нэг шатах нэг өөр байгаа. Талын хээрийн төмөр бас нэг өөр. Хээрийн төмөр болохоор ерөөсөө л ийм хуурай ургамлаар дамжаалтай маш хурдтай явагддаг. Маш богино хугацаанд маш том газар авдаг одоо ийм төмөр байгаа. За тэгэхээр энэ хоёр унтраах тактик нь ч гэсэн хоёулаа шал өөр болно гэсэн үг. За мэдээж хээрийн галт төмрийг маш хурдан хугацаанд ажиллаж тэ унтраах арга хэмжээг авахгүй бол одоо маш богино хугацаанд тархдаг. Ойн төмөр нь болохоор маш сайн унтраахгүй бол ерөөсөө л тэр ой тэгээ тэнд байгаа мод газар доор байгаа тэр хүлэр мэдгэдэхгүй орхилоо гэхэд тэрийг доороосоо буцаад угаад гаргах бүрэн боломжтой байдаг учраас тэрэн дээр маш их цаг зарцуулж нэг бүрчлэн ажилладаг гэсэн үг. За тэгээд ойн төмөрт техник хэрэгслийг ашиглахад маш хүндрэлтэй байдаг. За тийм учраас албаа хаагчид яг одоо алхаж зарим газар уул руу өндөр хэсэгтээ өөртөө алхаж энэ төр ажиллаж байгаа учраас цаг хугацаа их орж байгаа. Цаг хугацаа их орж байна гэдэг бол тэнцээ чанартай ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Тэнцэнэ зөвхөн шууд очиод унтрааж байгаа асуудал биш. Энд чинь бүхэл бүтэн тактик асуудал явагдаж байгаа. Тэнцээ штаб байгуулагдаж байна. Штабаас хэн хаана яаж ажиллах юм, төмөр хаашаа дарах юм, салхи маргааш ямар байх юм, хоол хүнсийг яаж зохицуулахыг гэсэн бүрэн зохицол ажиллагаа явагдаж байгаа учраас тэнд цаг хугацаа мэдээж орж байгаа. Тэрийг хүрээнд ч гэсэн ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа гэж харж байна. Одоо олон нийтэд болохоор төмөр гарч ин унтрааж ин гэдэг нэг л цогц ойлголт явж байгаа байхгүй. Тинчээ арга хэмжээ нь бол ерөөсөө бүгдээрээ ингээл багажаа барайл унтрааж байгаа гэсэн үг. Тэгэхээр тинчээ чинь олон одоо 300 хүн ажиллаж байна гэдэг чинь тэнцээ чинь машин явах боломжгүй газар байлаа гэхэд тэнцээ яаж зохион байгуулах хоол хүнсийг нь тэнцээ ажиллаж байгаа хүмүүсийг шууд орхичлахгүй шүү дээ. Тэнцээ байнгын бүх хангалт нь явагдаж явах хэрэгтэй болно. Холбоо зохион байгуулалт нь хийж байгаа. Эмчийг үзлийг хийгдэж байна тэнцээ тий. Бүх төрлийн ажиллагааг зохицоор нь зохион байгуулж байгаа гэсэн үг. Галт төмөр гарцсан хойно бол тий онцгой байдлын байгууллага мэдээж ингээд унтрах ажиллагаа зохион байгуулж байна. Тэрэн дээр мэдээж орон нутгийн
мэрэгжлийн анги тэг иргэд одоо тусалж дэмжиж байгаа. Гэхдээ иргэдийн ер нь дийлэнх одоо тэг бид нэг үзэж байгаа одоо иргэдийн ерөөсөө ганц авч аржуулах арга хэмжээ бол ерөөсөө урьдчилан сэргийлэх. Төмөр яаж гарахгүй байх вэ гэдгээ бодож өөрийгөө анзаарч яхад л ерөөсөө тэр нь маш том тусалж байгаа гэсэн. Энэ жилийн хураа шилт маш өндөр байгаа тий. Ер нь бол нэг шүдэнд зурангууд л галаа болцох ийм нөхцөл байдалтай байна. Иргэн бүрийг сонор сэрэмжтэй байгаа чи өршин сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлээч гээд бас онцгойлын байгууллагаас сэргиiлийн хамгааллын айныг хүртэл ингээд зохион байгуулад ажиллаж байна. За дээрээс нь тоо баримт статистик харахаар 80-аас 90% нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна гэдэг ийм мэдээлэлүүд байна. Он гарсаар ч гэсэндээ одоо хог шатааж байгаад тий шар ус шатааж байгаад ингээд ойн төмөр болгосон ийм тохиолдлууд хүртэл байгаа шүү дээ. Шалтгаанууд ер нь дийлэнх нь юу вэ? 70% нь ерөөсөө л иргэдийн буруутай санамсар болгоомжгүй болон тий хайхамжгүй үйлдэлс болсон гал төмөр эзэлж байна гэж. Энэ бол одоо юунаас вэ гэхээр одоо шар үсийн төмөр 270 удаа бүртгэгдсэн байна гэдэг чинь ерөөсөө л ихэнх хувь нь энэ гэр орчмынхоо тий гаднах орчныхоо тэр өвсийг шатааж байгаа л ерөөсөө шатааж байгаа л алдаал тий одоо янз бүрийн бичлэг одоо сошиал янз бүрийн юм явж байна тий. Энэ болгоноос хараад дүгнэлт хийгээд тий за ингэ болохгүй юм байна гэдэг анализыг хийгээд авахгүйгээр цаашаа ингээл тэр хараачлаг арга хэмжээг хөгжлүүлээд байгаа байхгүй. Энэтэй холбоотой л ерөөсөө галтүмөр гараад ингэж ойлгож болно. Одоо шар ус төр бол ялангуяа. Одоо усан онцгой комисс онцгой ерөнхий газар дараагаас албан даалгавар ойрын төмөртөд тэмцэх. За энэ дээр хуурайлтын үед одоо төмөр эрсдэл өндөртэй бүсүүдээр зорчихгүй байх одоо ойн бүсийн хөдөлгөөнийг хязгаарлах одоо ийм захирамжууд аймаг орон нутгийн захирамжууд гарсан байна. Шаардлагагүй бол ерөөсөө л ийм эрсдлийн өндөртэй бүсэд зорчихгүй байх нь хамгийн чухал болж байна. Ил гал гарах нь л ер нь өөрөө аюултай юм байна. Одоо энэ хуурайлт одоо аваад үзэхээр нэг сараас хойш зас ороагүй байхгүй. Ерөөсөө л хавар байсан. Тэгээд өмнө нь бол 3 сар гэхэд цав цагаан байдаг гэсэн чинь цав цагаан байж байгаа л тэр нь хайлаад нэг жоохон чигтэй төмөр гарах юм бол аюу бага байсан. Зас ороагүйтэйгээ холбоотой энэ хуурайлт маш өндөр байгаа. Энэ л ерөөсөө энэ жилийн эрсдлийн одоо гол шалтгаан болоод тэгээд бас дээр нь иргэдийн одоо хайхамжгүй үйлдэл нөлөөлж байгаа. Он гарснаас хойш одоо 3 сараас эхлээд тий онцгойлын байгууллагад ой хоёрын төмрийн дуудлага бол тасралтгүй бас ингээд бүртгэгдэж байгаа нь одоо ой хоёрын төмөр гарах эрсдлийг бид бас бүрдүүлээд байгаагийн нэг илэрлээ гэж ингэж харж байна. Тийм учраас иргэн бүрийг одоо ой хоёрын төмөөс өрсөн сэргийлэгч байхыг уриалж байна. Ой хоёрын гал төмрийн 80-90% нь хүний буруу тав үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Цагдаагийн байгууллагад он гарсаар 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ой хоёрын төмрийн гэмтэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй 4 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлсэн байна. Монгол улсын эрүүгийн хувьд иргэд гал шатамхай зүйлтэй болгоомжгүй хадсны улмаас ой хоёрын төмөр гарч хүний бие мах бодит хүнд хохирол учирсан, хүний амьнаас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэхээр тусгасан байдаг. Харин ой хоёрын төмрийг санаатаа тавьсан үйлдэлд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдгэнэ гэж заасан бол уг санаатаа үйлдэлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амьнаас хохирсон, мөн их хэмжээний хохирол учирсан бол 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдгэнэ гэж хуульчилжээ. 5 сарын 1-ний өдрийн байдлаар гэмтрийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй 4 гол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлсэн юм байна. За дээрх гомдол мэдээлэл хэрэгтэй мөрдийн шалгах ажиллагаа явуулахад мөрдийн шалгах ажиллагааны хүрээнд шалтгаан үүсгэх нь ой хоёрын төмрийн 70 орчим хүн эд задаа гал аргасан, ил задаа үнс асгасан, за дутуу удраас нь тамхи шүдэнд, за эсвэл автомашин техник хэрэгслийн яндад хуралдсан үүсэнд халт үүсэн зэрэг шалтгаануудын улмаас иргэдийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ ой хоёрын төмөр гарч байна гэж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан байна. За нөхцөл байдлын талаар одоо энэ дээрх үйлдэлүүдийн талаар эрүүгийн үйл зурчийн тухай үйлчилсэн байдаг. Монгол Улсын эрүүгийн тусгай ангийн 24-нд болоод ой хоёрын төмөр тавих. За гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцлын улмаас ой хоёрын төмөр гарч хүний амьнаас хохирсон, хүний биед хүнд хохирол учирсан, хэмжээний хохирол буюу 50 сая-аас дээш хохирол учруулсан бол 1 жилээс 5 жил хугацаагаар хорих ял шийдэх ийм заалттай. Харин ой хоёрын төмрийг санаатаа тавьсан тохиолдолд хохир шаардахгүйгээр тухайн үйлдэл нь гэмтэр болохоор хуульчилсан байдаг. За нийгэмд учирсан хор хохирлоор бол эрүүгийн үйлээс зөрчлийн үйл нь ялгагддаг. За зөрчлийн тухай хуулийн 5.14 дээр галын эрүүл байдлын тухай үйл чирчигт. За энэ дээр болохоор эрхэм хуулийн этгээд нь галын эрүүл байдлыг хангах талаар тогтоосон хууль дүрмийг зөрчсөн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 100,000,
хуулийн этгээдийг сая төгрөгөөр торгохоор ийм хуулийн заалттай. Монгол улсын ойн сангийн талбай 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 1221%-ийг эзэлж байна. Ойн сангийн талбайг төлөв байдлын хувьд ойн талбай, ойн бус талбай гэж хоёр ангилдаг. Ойн талбайг дотор нь ойгоор бүрхэгдсэн талбай, ойгоор бүрхэгдээгүй талбай гэж ангилдаг бөгөөд ойн сангийн 1.6 сая га талбай төмөрт өртөж дорооджээ. Улсын ойн сан 19 сая га талбай байдаг. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га талбай байдаг. За өнгөрсөн одоо 1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Монгол улсын 1.6 сая га талбай төмөрт өртөж дороожсон ийм байдалтай байдаг. Энэ төмөрийн менежментийг гэж цогц ойлголт байдаг. Аваад үзэх юм бол энэ зөвхөн айл нэг байгууллагын онцгой байдлын ерөнхий газрын одоо энэ онцгой байдлын байгууллагын хамгаар ярих ажил биш байдаг. Энэ жирийн иргэнээс авахудаад маш олон талын оролцоотойгоор энэ явагддаг юм цогц ажиллагаа байдаг. Бид энэ өнцгөөс нь харах хэрэгтэй. Тэгэхээр жирийн иргэний хувьд төмөрийн одоо гарч байгаа мэдээлэл өгөхөөс авахудаад олон хэлбэрээс бидэнтэй хамтарч ажиллах юм болцоо байж байдаг. За үүний нэг хэлбэр болохоор одоо ойн тухай хуулиар, байгаль хамгаалах тухай хуулиар ойн нөхөрлөлтүүдийг байгуулсан байдаг. Улсын хэмжээнд 1200 гаруй ойн нөхөрлөлт байдаг. За эдгээр нөхөрлөлтүүд манаас тодорхой үүрэгтэйгээр төмөрөөс өрсөн зэрэгдэх төмөрийн одоо эрсдлийн үед орж гарч байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг таних, бүртгэх, сануулгах, анхааруулах бүх хэлбэр бас оролцоотой байдаг. За энэ он гарснаас хойш ялангуяа 1 сар 2 сар олон жилийн туршлагаас бага хэмжээтэй боловсрол байсан. Ялангуяа 2 сар бол олон жилийн туршлагад 40-20-30% тэнцвэрч хэмжээний хурдс орсон цаг байсан учраас энэ жилийн 3 сараас ихээсэн эхлээд одоо багийн төмөр гарч ирсэн хаалт мэдж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон жилийн туршлагаас баг 10-14 хоногийн өмнөөс энэ төмөр гарч ирсэн. Тэгэхээр их нутгаар маш хуурайшилтай байгаа гэдэг манай ардын бодвол сараас мэдээлэл бол авсан байхаа гэж бодож байна. Өвд байхгүй газар биднээс цагаас зориулдаг нөлөөж хурдс нөлөөлөх юм үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байдаг. Цагаар зориулдаг нөлөөж хурдс нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болохоос бид хоосон цэвэр тэнгэрээс хурд томс оруулахын боломж технологийн боломж юм байдаг гэдгийг манай иргэд бас ойлгоорой. Байгаль цагуурын хүндрэлтэй нөхцөл байдал буюу энэ салхины хурд ихтэй ялангуяа докторгүй сая ойрын өдрүүдэд байсан. Ийм өдрүүдэд хүчтэй одоо томоохон хэмжээний ойн төмөр дэгдвэл, хээрийн төмөр дэгдвэл одоо ямар хүн хүч техник хэрэгсэл ажиллаад ч тухайн төмөр рүү ойртож чадахгүй гэдгийг биднэрт олон улсын жишээ баримтууд бол маш сайн харуулж байна. Ингэж одоо хэмжээгээр одоо энэ аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, айлын эд хөрөнгө, мал сураг мөн одоо байгаль экологоо ингэж дороотуулахаас өмнө бид нар энэ өрсөн сэргийлэх арга хэмжээндээ иргэд олон нийт маань маш сайн идэх оролцоотой байгаа ч гэдэг зүйлийг зориуд одоо ганцхан анхааруулж та бүхнийг уриалж байна. Улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн ой хөрийн төмөрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8% нь маш өндөр, 25.8% нь өндөр, 15.4% нь дунд түвшинд гэж үнэлэгджээ. Аймаг тус бүрээр ой хөрийн төмөрт өртөх байдлыг сумдаар авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хинтээ аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнг аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүрэг маш өндөр гэж үнэлэгдээд байна. Тиймээс иргэн бүр ой хөрийн төмрөг харах эрсдэл өндөр байгаа энэ үед сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Онцгой байдлын байгууллагаас гаргасан ойн төмөрийн эрсдлийн зураг сул нийт нутаг дэвсгэрт ой хөрийн төмөр гарах эрсдэл маш өндөр байна гэж тодорхойлогдсон байна. Мөн ойн тухай хуулийн зааснаар 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 11 хүртэл ойн төмөрийн аюултай үе гэж нэрлэдэг. Тиймээс иргэн бүр ой хөрт зорчихгүй байх, галын аюулгүй байдлыг сайдар хангаж урьдчилан сэргийлэгч байхыг дахин уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгчдэнд баярлалаа. Дараагийн доор хүртэл баяртай үзэгчтэй.